Сайн байцгаана та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн соёлын үндэсний төвийн подкастт соёлын үндэсний төвийн баримт төв хариуцсан мэргэжилтэн том баяргаар оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол улс өөрөө дэлхийн үеийн тусламж хөтөлбөрийн хүрээнд дэр ингээд 10 орчим одоогоор баримт төвийг бүртгүүлээд байгаа. Тэгээд баримт төвийн онцлог, баримт төвийн нэр нь Монгол улс дээр нь одоо яг ямар нөхцөл байдалд байгаа гэдэг талаар өнөөдөр ярилцахаар хүн нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд танаас эхний асуулт гэвэл баримт төв гэж нэрлэдэг байгаа тий. Монгол улс дээр ингээд түүх соёл бит болон бит бус гэж нэрлэж байгаа. Тэгээд үйл хөдлөх бит бус сүүлдгээ баримт төв гэж орж ирээ. Энэ мөн дэлхийн бүртгэгдээд ингээд явагдаж байгаа. Тэгээд энэ яг баримт төв гэж яг энэ яг юуг хэлээд тэр нөгөө үүдээс яг юугаараа ингэж өөр байгаа учраас баримт төв гэж Монгол улс нэрлэж байгаа. Баримт төв гэдэг бол ерөнхийдөө бол явсан явдал үйлдсэн үйлийг ямар нэгэн байдлаар баримтжуулж авч байгааг баримт төв гэж нэрлэдэг байгаа. Жишээлх юм бол ингээд цаас даавн дээр бичиж тэмдэглэх байд юм уу те. Янз бүрийн камер дээр дүрс бичлэг авах байд юм уу. Энэ төрөл зүйлийн үлдэж байгаа мэдээллийг нь өнөөдрийн үйл явдлыг бичиж тэмдэглэсэн хойно үлдэн штэ. Тэр үйл явдлыг тэмдэглэсэн тэр баримтыг баримт төв гэж нэрлэдэг. Тэгээ баримт төв гэдэг бол ерөнхийдөө бол бид нэр өөрийнхөө үйл ажиллагаагаа ч юм уу үүх түүхээ ч юм уу ёс заншил соёлоо ч юм уу ямар нэгэн байдлаар ингээл үеийн үед ингээл янз бүрийн төрөл зүйлүүд дээр ингээл бичээ яваад байгаа шүү дээ. Бичиж тэмдэглээл зураал. Энэ чинь хожмын цаг үед эргээд тухайн улсын юм уу, тухайн хүний юм уу, хүн төрлөختний юм уу, ой санамж дурсамжийг тэр баримт сэргийх учраас баримт төв гэж нэрлэдэг. Тэгвэл бас баримт төв бус төвөөс онцлогтой байна тий. Одоо жишээ нь соёлын бие төв гэх юм бол тэг хэдэн мянган жилийн үеийг байгаад өмнөх хүний өвтөөсөн юмнуудыг л өө гэж үздэг байгаа. Баримт төв гэдэг бол одоо ч бидний хавтар ингээд сууж байгаа ярьж байгаа зүйлийг баримт төв. Монгол улсын баримт төв ямар онцлогтой? Монгол улсын баримт төв бид нар бол маш их урт хугацааны маш их баатарлаг өгөөд баялаг түүхтэй те. Энийгээ бид нар өнөөдөр яаж мэдээд байгаа вэ гэхээр тэр бичиж тэмдэглэж үлдээсэн баримтуудаас өнөөдөр тэр түүхээ сэргээж хараад байгаа гэсэн үг. Энийг бол ганцхан Монгол улсад ингээ хэрэгжүүлэх гал Монгол улс баримт төв гэж яриад байгаа биш байхгүй. Энэ бол нөгөө Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орныхон хувьд нөгөө нэг ЮНЕСКОгийн нэгдсэн үндэсний байгууллагын тийм хөтөлбөрүүдэд хамрагдж байгаа байхгүй нөгөө гишүүн орн болоод тэгэхээр ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөр гэдэгт нь манайх гишүүн болцсон гэсэн үг. Тэгэхээр дэлхийн дурсамж хөтөлбөр гэдэг чинь хизээ яаж эхэлсэн бэ гэхээр 1992 онд эхэлсэн байдаг байхгүй. Энэ яагаад эхэлсэн гэхээр хүн төрлөختөн хөгжлийн маш их хурдтай явж байна. Нөгөө өнгөрсөн үеийн эргэж харах хэрэгтэй байна гэдэг дээр уриалгын бичиг баримтууд дээр нь бол их тодорхой заагдсан байдаг байхгүй. Баримт төв гэдэг чинь мэдээлэл тээсүү байхгүй. Янз бүрийн ямар нэгэн үйл явдал, болсон явдал, өнгөрсөн түүх энэ бүхнийг тэмдэглэж үлдээсэн мэдээлэл тээж бидэн дээр хүргэж ирж байгаагаараа их чухал. Баримт төв ямар шинжээг агуулсан байх ёстой вэ гэхлээр манайх ингээл бичиг цаасан дээр юм уу хад чулуун дээр бичсэн байвал нэг бичиг үсгээр бичсэн нэг зурж тэмдэглэгээ хийсэн л бол баримт төв гэж ингэж хараад байдаг тал бий. Гэхдээ баримт төв гэдэг чинь бол өрснийг таних мэдэх гол үндсэн баримт нь болчихж байгаа байхгүй. Энэ утгаараа юуг харуулдаг гэхлээр соёлын хувийг бол ингээд хөдлөх дурсгал, үйл хөдлөх дурсгал гэл ингээд ангилж штэ бит бос үг гэл. Тэгэхээр энэ төрөл зүйлүүдийг бүх хэв шинжээг нь агуулж байдаг өвн баримт төв баггүй. Жишээлх юм бол Таникокийн гэрэл төвшөөч гэдэг юм уу, цогтын чулууны бичигч гэдэг юм уу те. Ингээд чулуун суурьтай ингээд үйл хөдлөх дурсгал дээр ингээд бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үйл хөдлөх өвийн шин чанарыг хадгалж байгаа гэсэн үг.
Эн чинь тэр хадан дээр бичсэн бичвэр мэдээлэл тэнд байгаа нэг бол чулуу хоёрыг ялгаатай шүү дээ, тий. Тэнийг чулуу гэж харахгүй шүү дээ. Энийг өв гэж хараа шүү дээ бичсэн бэ. Ийм шинжээг агуулна. Хөдлөх шин чанарын хөдлөх өв дурсгалын шин чанарыг яаж хадгалдаг юм бэ гэхээр одоо бичиж тэмдэглэсэн зүйл чинь бүгд одоо түүх соёлын одоо хөдөлгөөн төв тий хөдөлж байдаг, шилжилт хөдөлгөөн хийж байдаг, дамжиж байдаг ийм өв. Энэ утгаараа баримт төв гэдэг бол хөдлөх өв дурсгалын тийм хэв шинжээг агуулж идэг. Бит бас өвийн шин чанарыг яаж агуулах вэ гэд ингээ бодохлоор бид нар одоо ингээл уртын дооч байт юм уу тий янз бүрийн одоо Монголын урлаг уран сайхны бүтээлүүд байж болно шүү дээ. Зөвхөн ингээд амар дамжаад хүрээд ирээгүй шүү дээ. Тэгэхээр тэр дууны үг юм уу, тэр туйлын үг юм уу, тэр дурсамж яриа юм уу, тэр түүх нь тэр цаасан дээр бичигдээд ирж байгаа байхгүй. Бичигдээд ирснийг нь бид нар ингээд судлаад энэ бие биелгээ бол тийм утгатай тийм юм байна. Тэнд их хөгжиж байсан юм байна. Тийм одоо нийгмийн бэлгийн одоо өв соёл юм байна. Энэ бол Монголыг төлөөлж болох юм байна гэдгийг тухайн тэр баримтаас уншиж мэдж байгаа байхгүй. Тэгээ ингээд одоо ингээд бид нар ингээд амьдрах арга ухааны төрөл зүйлүүд байгаа шүү дээ. Одоо мал арга ухаанч байт юм уу? Хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанч байт юм уу? Байгаль хамгаалах арга ухаанч байт юм уу те? Тэрнийг чинь ингээд нөгөө нэг монголчууд үеийн үед ингээд бичиж тэмдэглээ хүрээд ирсэн байхгүй. Тэрнийг уншаад хүүхдээ хүмүүжүүлдэг ийм арга байт юм байна тий. Ингэж хүмүүжүүлсэн юм байна. Хамгийн сайн хүмүүжүүлсэн хамгийн сайн хүн тэр юм байна гэдгийг бид нар өнөөдөр тэр баримтаас олж мэдж байгаагаараа их чухал. Би бол бит бус өвийн шин чанарыг яаж хадгалах вэ гэдгийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд хамгийн энгийн жишээ авахлаар одоо богдхан уулын тахилга байж болно шүү дээ тий. Тэнгөт чин үеийн үед л бид нар ингээд уул аваа дахиад хүрээд ирсэн шүү дээ. Уул аваа дахин гэдэг чинь бидний амьдрах арга ухаан мөн шүү дээ тий. Байгаль дэлхийг хамгаалах. Тэгэхээр богдхан уулыг хэрхэн яаж тахиж ирсэн бэ гэдэг баримтууд нь өнөөдөр ингээд бэлэн байж байгаа. Тэр баримтуудаас өнөөдөр бид нар мэдээлэл сэргээгээд өнөөдөр бид нар тэр уламжлалыг ашиглах хэрэгтэй байхгүй. Энэ шин чанараараа тэр одоо баримт төвийн одоо гол агуулга нь тэндээ байгаад байгаа байхгүй. Урд нь бид нар яаж амьдарч ирсэн бэ? Урд нь амьдарч ирсэн тэр арга ухааныг өнөөдөр ашиглаж болох уугүй юу гэдэг тэр баримтаас сэргэнэ гэсэн үг. Энүүгээр их чухал. Энэ бол ийм хосромлол тий. Одоо бүх юм дээр ингэж агуулдаг. Тий, одоо ингээд хамгийн энгийн жишээ. Одоо ингээд Монгол уртын дуу бол одоо дэлхийд бараг ганцаараа шүү дээ тий. Содон төрөл зүйл шүү дээ тий. Уянгалаг сайхан ингээл. Тэгвэл бидний амьдралын өөх түүх хэв шинж уран сайхан тэр дуунд бүгд байгаа тий. Тэрнийг ингээд дуулахад дэлхийн хүн төрөлхтөө өөрөө ойлгоно тий. Тэр аялгуугаар. Тэгэхээр тэр дууны үгийг хэн нэгэн хүн ингээд сонирхоод хагас дутуу мэдчихэж болно. Тэгэнгөт одоо дордоггоон бүтээлүүдээс ингээд хараад тий баримтуудаас хараад тэр хүн мэдээж ингээд тэр хүнч биш өөр хүмүүс ингээд нутагтаа өөртөө тохируулаад нэг үгийг бичиж аваад тэмдэглэсэн байж таараа шүү дээ тий. Тэндээс тэрнийг олж аваад чи тэр дууны үгийг нөхөө гүйцээч. Ийм ач холбогдолтой байна. Ойлгох тий. Тухайн үе одоо хэлээд тий. Тэгээ баримт төв гэдэг чинь одоо би бол нөгөө нэг бичиж тэмдэглэсэн мэдээлэл тээсэн одоо нэг уншаал тэгэл нэг ингээл судалгаа хийгээл тэр тийм байна өстө баттай болчлоо гэж яриад шүү дээ тий. Тэнгэж тэр чинь бол баримт төв гэдэг чинь ямар байх вэ гэхээр заавал үгээр илэрхийлсэн байхаа л үгүй. Янз бүрийн дүрс тэмдэгт кодны бүтээгдэхүүн гэж байна. Дүрс тэмдгээр тэмдэглэсэн байж болно. Дуу авиагаар тэмдэглэсэн байж байна. Фото зураг марк хүртэл өөрөө баримтдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд баримттай үгдийг
маш их өргөн агуулгаар ойлгох хэрэгтэй байхгүй. Тий. Одоо энэ дэлхийн дорсомж хөтөлбөрт 92 оноос эхлээд 110 гаруй орны 350 гаруй тийм бүтээлүүд л одоо бичиг соёлын өвийн хувьд дэлхийн хүн төрөлхтний бахархал болол байж байна тий. Монголоос 2007 оноос хойш 10 бүтээл бүртгүүлчихэд байж байна. Энэ бол нөгөө нэг Монгол улсын одоо хүн төрөлхтний өмнө одоо нөгөө нэг өөрийгөө сурталчлах ч гэдэг юм уу хүлээсэн үүргээ их сайн биелүүлж байгаагийн л үүрэг шүү дээ тий. 110 гаруй орны дотроос тэгэхээр бүртгүүлээгүй оронч байх нь шүү дээ. Оролцоогүй оронч байх нь байна. 200 орчим улс нэг. Тий. Тэгээд хэний мэдээлэл хаана байна вэ гэдгийг их чухалтай биш. Хин хадгалж байна вэ гэдг нь их чухал. Хадгалагчийн хувьд одоо тухайн одоо манай өвөө ингээд дэвэн дэлхийгээр ингээд ном судар байт юм уу бичиг баримтын өвөө ингээд ирсэн байгаа шүү дээ тий. Энийг болохоор хил дамнсан өвөө гэдэг байгаа байхгүй. Тухайн одоо өөр нэг улс орны юмыг тэр тухайн улс орноос одоо Монголоос хадгалж авал тухайн улс орн хадгалж байгаагаараа ер нь биш. Тий. Одоо тэр чинь үнэхээр ингээд хүн төрөлхтөнд чухал мэдээлэл, чухал ач холбогдолтой байвал Монгол улс өөрөө их үн цэнтэй байхгүй. Дэлхий дээр байгаа цорын ганц гэдэг юм уу хамгийн ач холбогдолтой гэдэг юм уу хамгийн чухал мэдээллийг Монгол улс хадгалж байгаа. Тэр бол тэр орны бүтээлч гэдэг юм уу. Монгол улсаас бас 10 гаруй бүртгэгдсэн байна. Одоо энэ үүдэр нь яаж шил сонгож ингэж бүртгэгддэг вэ? Ер нь дурсамж хөтөлбөрийнхаа хүрээнд. Дэлхийн дурсамж хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээний шилдэг өвүүдийг шилж сонгох, таньж тогтоох тийм тусгай аргачлал байна. Энэ аргачлал нь яаж хамгийн одоо энгийнээр хэлэх юм бол энэ өв чинь яагаад юугаараа чухал юм бэ гэдг нь их чухал. Яагаад сонгосон бэ гэдг нь тэр чухал биш. Энэ яагаад юугаараа чухал юм бэ? Энэ монголчуудын төдийгүй хүн төрлөختний ямар ой санамжийг сэргээж болох юм бэ гэдэг асуудал байхгүй. Өвөөгөө ингээд бид нар ингээд таньж тогтоочлоо те. Энэ бол маш чухал бичиг баримт байна. Энийг бүртгүүлъя гэд үзэх юм бол хамгийн гол нь нөгөө нэг одоо номинашн форум гэдэг байхгүй. Тэрнийг бичлэхэд нөгөө нэг манайхан ингэж бодоод байдаг байхгүй нөгөө шинжлэх ухааны аргачлалаар бичээл нөгөөхөө ил тод болгоно гэж ингэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ чинь нөгөө нэг яг тэдний тавьж байгаа шаардлагаар ингэ бичих юм бол шинжлэх ухааны аргачлалаар төдийлөн их бичихгүй. Яагаад юугаараа чухал вэ? Тэгээд энэ хүн төрлөختөнд ямар нөлөөтэй вэ? Энэс авах сайн тал байгаа юу? Муу тал байгаа юу? Тэ? Энэ нь их чухал. Тэгээ энийг яадгийн гэхээр түүхийн ой санамжийн яг үнэн бодит байдлаас нь яг үнэхээр энэ бол тийм юм байна да гэсэн тийм нэг тусгай мэдлэгийн хүрээнд бичнэ гэсэн үг. Тий. Монголчуудаас бүртгүүлсэн өвүүдээс одоо ингээл 10 өв ингээд бид нар бүртгүүлчихэд байж штэ. Тэнгүүт одоо биднэрт ном судрын төрөл зүйл бүртгүүлсэн тий. Чулуун суурьтай үл хөдлөх дурсгалын зүйл бүртгүүлсэн тий. Тэгэхээр бид нар яагаад Монгол улсын Монгол шунхан данжаар дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтанд орсон бэ гэдэг нэг үндэслэл байгаа шүү дээ тий. Тэр нэг ямар агуулгатай яагаад юм гэдэг. Тий таны хэлсэн түрүүнээс нэг хүн төрлөختний одоо өмнө яг ямар үүрэг гүйцэтгсэн гэх үү тэр үеийг одоо яг ямар үн цэнтэй. Тий. Тэгэхээр Монгол шунхан данжаар гэдэг бол 226 байтай Монгол бичгээр байгаа юм уу баггүй. Тэгэхээр энэ бол өстой яалт байхгүй монголчууд бүтээсэн Монголын төлөөлөл мөн болж таарж байгаа өстой тий дэлхийд дэлхин дээр олон улсын жагсаалтанд тодтогч өгөхийн тулд
ямар арга чадлыг хэрэглэх вэ гэхээр тухайн тэр өвийн одоо юугаараа ялгаатай вэ, юугаар онцлог юм бэ гэдг нь их чухал. Энийг бид нар юугаар хариулна гэхээр нөгөө энэ бол Аз дарн дахины ард түмнүүдийн ном хэвлэлийн технологийн хамгийн том өв гэж ингэж үзнэ. Яг гэвэл ингээд 226 ботоор тийм их том форматаар хийцэн тийм ном өнөөдөр одоо хятад төвүүдийн нэтгэгт байна үхээс бусад оронд байхгүй байгаа байхгүй. Энэ чинь хүн төрөлхтний нөгөө нэг ном хэвлэлийн технологийн аргачлал үүхийг өөрөө хэлээд өгч байгаа байхгүй. Дэлхийд дээр хамгийн олон ботоор хамгийн их олон хүн оролцоод хамгийн шилдэг бүтээлийг л гаргаад ирсэн байна шүү дээ, тий. Энэ одоо хэдвэр зууны бүтээл одоо яг цаасандаар ингэж хэвлсэн гэсэн үг үү? Баримт төвийн хувьд бол он цагийн шалгуур гэдэг бол төдийлөн их ач холбогдолтой биш. Мэдээж ингээл одоо 13 дугаар зууны үед бүтээгдсэн Чингисийн чулууны бичиг, 17 дугаар зууны үед, 18 дугаар зууны үед бүтээгдсэн Монгол шунхан данжуур, 17 дугаар зуунд бүтсэн Монголын одоо луултан төвчтөргөөтэй гар бичмлүүд байна те. Энэ бол он цагийн хувьд бол эрт байгаа яг бол байгаа. Гэхдээ яг шалгуур дээр бол он цаг гэдэг бол тийм их чухал шалгуур болохгүй. Яг гэвэл нөгөө нэг эн чинь нөгөө он цагийн хувьд ойрхон байж болно. Өнөөдөр хэн нэгний гараас бичиг баримтын гэсэн айгүй сайхан өв гараад ирэхийг хэн ч үгүйсэхгүй. Энэ утгаараа нөгөө нэг он цагийг төдийлөн их гол шалгуур болдгүй тэр ихгүй. Энэ одоо нээлттэй хөгжил дэвшлэгийн зам гэх юм уу. Энэ өнөөдөр чи бүтээсэн юм байна. Энэ бол бичиг соёлын биш байна гэж хэлэх тийм хатуу шалгуур байхгүй. Он цаг нэг тань чи өнөөдөр бүтээж болно. Тийм сайхан үгийг өнөөдөр бүтээж болно. Чи яваандаа ингээд өнөөдөр бүтээж байгаа гэдэг чинь чи урдын одоо арга ажиллагаа, хэв технологиг чи өнөөдөр авчид хийсэн гэсэн үг. Тэгээ эн чинь цаашаа нэг үргэлжлэх зарчим. Одоо өнөөдөр бичиж байгаа миний түүх тий манай хүүхдүүд хэрэгтэй. За эсвэл одоо энэ манай байгууллагын түүхтэй энэ соёлын салбарын бас түүхийг бичиж яадаг. Тэгэхээр энэ одоо агуулгаараа ингэж одоо чухал гэсэн үг үү? Одоо жишээ нь тухайн орон зайдал тий түүх гэдэг бол тухайн цаг үеийн бүтээгдэхүүн баггүй. Түүнээс дээр ингээл өнгөрснийг тэмдэглэсэн болгон ингээл баримттай өнөөдрийнх биш юм шиг ингээ яриад иж болохгүй байхгүй. Одоо таны гэр бүлийн ураг удмын түүх байж болно. Хэн нэгний өөрөө хадгалж явж болно. Тэгэхдээ өнөөдөр тэрнийг таниж тогтоохдоо энэ бол таны гэрэл ач холбогдолтой юм биш үү? Таны л удам юм биш үү гэж болохгүй байхгүй. Тэрнийг мэдээллийг нөхөх гэж байдаг байхгүй. Нэгэнт бид нар ингээ мэдээлэлээ сэргээж байгаа юм чинь мэдээлэлээ нөхөөд тэр хүн лэм чинь тухайн нийгэмд амьдарсан чинь ямар нэгэн байдлаар ингээд уулмөрөө үлдээсэн баримтуудаар нөхөх нэг ойлголт байна. Энэ бол танах хадгалж байгаа өвөө үн цэнтэй болгохын тулд мэдээлэлээ яаж өргөжүүлэх вэ гэдэг утгаараа энэ. Дараагийнх нь ямар зүйл байж болох вэ гэхээр таны тэр хадгалж байгаа тэр өв бол ингээд маш их онцгой содон ур хийцэрхийгдсэн байж болно. Их юм бол тэр нөгөөдүүлэг илүү тавж гарна. Илүү одоо өөр төвшөнд очиж дараагийн зэрэглэлээр төвшөнд очиж болох нь тий. Танай арга технологиор бусад хүн хийгээгүй байж болно. Тэгэх юм бол таны тэр өвийн онцгой шинж чанар гэдэг нь тэр баг. Одоо чумаа одоо бид манай гэр бүлийн тухай бичихтэй жоохон өөр аргачлал нь өөр байд юм уу? Аргачлал нь уламжлан бат хадгалсан байд юм уу? Эвдсэн байд юм уу? Аль эсвэл өөр арга бүр ийм тохиолдолд тэр их үнц нь өснө. Тэгэд тухайн тэр өвийнх нь мэдээлэл нь одоо таны гар дээр байгаа ямар нэгэн баримт одоо мэдээллийн сэргээн гэл ингээл яриад шүү дээ. Мэдээллийн хүртээмж нь ямар вэ? Ач холбогдол нь ямар вэ гэж яриад шүү дээ тий. Тэнгүүд тэр мэдээллийг
өнөөдрийн энэ 21-р зууны Монголын нийгэм юу гэж ойлгож байгаа гэхээр ингээд түүх өгүүлсэн юм уу? Шүлэг яруу найраг бичсэн юм уу? Тийм гэгээлэг талын мэдээллүүд баримттай юм шиг ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр баримттай гэдэг чинь бол мэдээлэл нь хамрах хүрээн ямар байх вэ гэдгээс гадна дотор нь юуг өгүүлсэн бэ гэсэн нэг акцент байна. Тэр нь сайн сайхны тухай өгүүлсэн байж болно. Тань даашны шүлэг өгүүлсэн байж болох юм тий. Хохирол суйрлын баримтч байж болно. Тэр чинь хүн төрөлхтөн л бидний л өнгөрсөн дурсамж шүү дээ тий. Жишээлх юм бол бид нар ингээд одоо ингээд Монгол улсад хилэмгдүүлэлтийн их баримтууд байгаа шүү дээ. Энэ бол бидний түүхийн л нэг хэсэг шүү дээ. Бид нар ийм олон хүн ингэж хохироосон юм байна. Хүний эрхийн зөрчлийг хэвээр амар хийсэн юм байна. Түүхэн хугацаанд баримт нь юм байна гэл ингээ гаргаад ирнэ шүү дээ. Тэгэхээр баримттай үг гэдэг бол хөгжил дэвшил авчирсанч байж болно. Ухрал суурил авчирсанч байж болно. Тийм учраас одоо одоогийн нийгмийн хүрээнд бол соёлын баримттай үг гэж яриад байдаг. Бүх одоо хүнтэй холбоотой одоо сайн муу одоо хэлмэгдүүлсэн гэх одоо соёл одоо боловсрол гэдэг одоо юу ч хаагуулсан байж болох гэдэг байна. Тэгэхээр урдталт нь бас зөвхөн соёл гэдэг яах юм бол энэ чинь зөвхөн нэг ийм нэг жижиг хэсгийг үүсгэж байна. Тэгэхээр бид нар энэ дээр хамгийн их акцент өгж анхаарах зүйл юу вэ гэхээр үнэхээр хохирол суурил авчирсан хүний эрхийн зөрчилтэй баримт манай л түүх шүү дээ. Бид л бүтээсэн шүү дээ. Тэгэхээр энийг бид нар юу гэж үзэх ёстой юм бэ гэхээр хүн хохироочоод хүн алчаад хүний эсрэг одоо хүний эрхийн зөрчил хийчихэд манай соёл гэж ярьж болохгүй байхгүй. Тийм учраас нөгөө соёлын баримттай үг гэж ярьж болдоггүй зүйл байхгүй. Энэ чинь Монгол улс өнөөдөр бид нар 21-р зуунд баримттай үг ярьж байгаа л дуусахгүй шүү дээ. Энэ чинь Монгол улс өшөө цаашаа хэд явахыг мэдэхгүй шүү дээ. Ямар баримттай дэлгэхийг бид мэдэхгүй байхгүй. Тэгэхээр соёлын баримттай үг гэж ярих бол жоохон өрөөсгөл. Тэр зөв ерөнхий нэр буюу манай дурсамж. Гол нь ингээд манай дурсамжаа сэргээх гэдэг байгаа байхгүй. Тэр баримтуудаар. Тэгэд тэр баримтуудыг бид ашиглах ёстой. Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн ингээ ганжир данжирыг англи хэлээр орчуулаад онлайн болгоод манайх бол бүртгүүлсэн тий сайхан байгаа. Түүх өв соёл дурсгал зүйлийнхээ хувьд байгаа. Хүн төрөлхтөн тэр мэдээлэлээс юуг нь хүртэх юм бэ гэдэг нь чухал байхгүй. Ямар ашиг хүртэх вэ? Юуг нь ашиглаж болох вэ? Бүгдийг ингээ англи хэлээр ингээл орчуулаад онлайн болгоод бүр өгүүлбэр орчуулаад ингээ гаргаад дуусгачлаа. Тэнгөт тэд нар ингээд нөгөө мөнгөтэйдээ хийгээд байгаа биш байхгүй да. Тэрүүгээр гангарах гэдэг байгаа энэ зүйл биш. Тухайн тэрнийг хийгээд байгаа тэр улс орнууд манай хөгжил дэвшлийн гарц энд байгаа гэдгийг мэдээд байгаа гэсэн үг байхгүй да. Мэдээллийг ашиглах гэдэг байгаа гэсэн үг. Ашиглаж байгаа гэсэн үг. Тий одоо өмнөх одоо дэвшилээд алдаа байх юм бол алдаагийн даалагч давтахгүй тулд тий хөгжилээл хөгжлийн ашиглах тий энэ чинь хүн төрөлхтний л ой санамж дурсамж монголчууд бусад орнуудаас ялгаа байхгүй харин ч баялаг шүү дээ тий Төв Азитай бол дэлхийд Аз нум хөндлөн бүс нутагтай. Тэгээд одоо ч бас нэг хөгжин гэж яриад байгаа тий. Гэхдээ яг хөгжил гэж хүмүүс бас зарим хүмүүс яг юу хэлээд байгаагаа мэдэхгүй тий. Гэхдээ бол нөгөө тэр уртлын одоо тэр хүмүүсийн бүтээсэн дорсомж төв тэр нь одоо дэвшилээс юм уу хөгжлөөс юм уу гэдэг ялга салгасаар дараа чи одоо замаа тавьдаг ч юм уу тий. Замаа тавьдаг ч юм уу тий. Энэ мэдээллийн хүртээмж нь дэлхийн хүн төрөлхтний хувьд ямар хөгжил дэвшил авчрах вэ гэдгийг бодож байж бид нар өвийн сонголтоо хийнэ гэсэн үг. Миний таны ярьснаас ойлгосноос дэлхийн дурсамж хөтөлбөр гэдэг ингээд дэлхийн өвдөд ЮНЕСКО бүртгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол эднэд одоо нэг ийм чухал юм уу байна. Та бүхэн бас ингээд ашиглаж олно шүү. Тэгээ энэ бол ийм юм агуулгатай байна гэд одоо бүртгээл тий. Тэгээд нөгөө нэг одоо мэдээллийг хуваалцах, шеэрлэх тэр
юу гэдэг хийдэ зохион байгуулж байгаа ажил гэсэн үг байна тий. Одоо нэг жишээ ярил л да хоёлаа. Одоо ингээл хүн төрлөختөө энэ гар гертэнц дээр ч одоо ингээл чулуун суурьтай гайхамшигтай бүтээлүүд байгаа шүү дээ тий. Бүр үнэхээр гайхамшигтай ингээл хүний нүд унсан тийм бүтээлүүд байгаа. Гэтэл яагаад Дэлгэр хаан сумын нутагт байгаа ажлууны бичээс яагаад дэлхийн өвд бүртгэгдсэн бэ? Тэр ямар дурсам сэргээж байгаа вэ гэдэг. Тэр Монгол бичгийн ур хийц тэрүүгээр бичсэн шүлэг энэ яруу найраг тэгээ тэр Монголын их нөлөө бүхий хүн энэ тэр бичсэн гэдэг. Тэгээ тэр тогтцын хувьд ур хийцийн хувьд бусдаасаа зүгээр л онцгой содон баггүй. Тэгэхээр тийм сайхан юм харж юм чинь манайх энд дутуу биш гэсэн үг. Хүртээмжээрээ тэр бид манайхан сайхан сурталчлаад ирвэл тэрнийг үзэх гээд хүмүүс ирэх хэрэгтэй. Энд өнөөдөр баримтын талаар дэлгэрэнгүй маш сайхан мэдээлэл өгсөн танд одоо маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За.